Сайн бацгаана уу? Манай дараагийн дугаар ороход бэлэн болсон байна. Энэ удаагийнхаа дугаараар та бүхэндээ Энн Магуайр хэмээх нэгэн багш эмэгтэй тохиолдсон харамсалтай явдлын тухай ярьж өгөхөөр бэлдсэн байгаа. За ингээд хэрхэн ярьж эхэлцгээе. Энн Магуайр нь 1953 оны 4-р сарын 5-нд төрсөн. Түүний нөхрийг нь Дональд Магуайр гэдэг ба тэд хамтдаа 37 жилийн турш амьдарсан ийм хосууд байсан. Хосууд Кэрри болон Эммагийн төрсөн 2 охинтой ба Эннигийн эгч гинтийн ослоор нас барсны дараа түүний 2 хүү болох Даниэл, Андрю хоёрыг өргөж авсан байдаг. Энн 40 жилийн турш тасралтгүй Corpus Christi гэх Английн West Yorkshire байралтай коллежид Испани хэлний багшаар ажилласан. Түүний хамт ажиллагсад болон сурагчид нь түүнийг дүрслэхдээ маш хөдөлмөрч, шаргуу нэгэн хэмээдэг бөгөөд нэгэн сурагч нь өөрийнхөө тэмдэглэлтэй Аннийн тухай бичихдээ тэр багш гэхээсээ илүү яг л найз шиг зөвхөн багшч биш, шавнырынхаа хувьд тэрээр яг л тусламж хэрэгтэй үед нь байнга дэрэгтэн байж байдаг сахиусан тэнгэр шиг хүн гэж тэмдэглэсэн байдаг. Анн нөхөртөөгөө 1972 онд анх танилцсан дотносож эхэлсэн бөгөөд тэр үед Дональд математикийн багш хийдэг байсан ч удалгүй ажилласаа гарч хувийн цэцэрлэгжүүлэлтийн компани нээсэн. Түүний нөхөр нь Анныг багшийнхаа ажилд маш их дуртай, багш болохоор төрсөн хүн гэж хошигндог байсан гэдэг. Учир нь Анн бүр бага ангид байхасаа л багш болохыг мөрөөддөг байсан гэхэд болно. Тухайн хэрэг гарах үед Анн тэтгэвртэй гарахад өртөө хэдхэн сарын хугацаа үлдээд байсан. Түүний шавнырынхан дунд Уилл Корник хэмээх нэгэн хүү байдаг. Уилл Корник нь 1998 оны 6 дугаар сарын 28-нд Иан болон Мишель нарын хүү болон мэндэлсэн 15 настай. Түүнийг 4 настай байхад нь эцэг эх хоёр нь салсан бөгөөд Уилл энэ үеэс эхлэн ээж болон ах хоёрынхоо хамтаар амьдарч эхэлдэг. Хэдий эцэг эх хоёр нь салсан ч гэсэн хоёулаа өөрийгөө маш сайн ухамсарлан хүүхдүүдийнхээ аюулгүй тухтай орчинд амьдран эцэг эх хоёртойгоо хамт байгаа мэт хинтээ байн гуулзаж хамт цагийг өнгөрөөж байх тал дээр Иан, Мишель хоёр хоёулаа нухацтай хандсаар ирсэн. Уилл 7 дугаар ангид орох жилдээ Corpus Christi шилжингэрт суралцаж эхэлсэн. Түүний хувьд сургуулийнхаа үлгэрчийн хүүхдүүдийн нэг байсан ба сурлагаараа дандаа манлайлдгаар зогсохгүй хизээж өөр хэрэг түүхт орооцолдож асуудал тарьдаггүй хүү байсан гэдэг. Багш нар нь түүнийг байнга магтаж түүнд маш сайн ханддаг байсан бол сургуулийнхаа хүүхдүүд хэлэхдээ түүнийг байдаг л нэг жирийн өндөр хүү байсан гэдэг. Уилл маш өндөр хүүхэд байсан юм байлээ. Ердөө дунд ангийн хүүхэд байсан гэхэд 187 см өндөртэй. Тэрээр хичээлээ тараад шууд гэртээ хайрдаг бөгөөд чөлөө цаг гарвал өрөөндөө видео тоглоом тоглож өнгөрөөдөг хүүхэд байсан. За 2010 онд Уилл 12 настай байх үед түүний гэр бүлийнхэн бүгд хамтдаа Cornwall гэх газар руу аяллаар явах үед Уилл гинтхэн л ухаан алдаад унчихсан. Бүгд сандралтанд түүнийг эмнэлэгт хүргэн шинжилгээ хийлгэж үзэхэд түүнийг чихрийн шижин өвчтэй ба тэр нь хүн чатандаа орсон байна гэдэг мэдээг гэрээхэнд нь дуулгасан. Энэхүү мэдээ нь Уиллийн хувьд маш хүнд цохилт болсон. Учир нь тэрээр багасаа л айрамд орохыг мөрөөдсөөр ирснээс гадна ахлах сургуулаа төгсөөд шууд айрамд орохоор бүр мөсөн шийдчихсэн байсан энэ үедээ харамсалтай нь айрамд ороход эрүүл мэндийн үзлэг маш чухал ба чихрийн шижин өвчин бол айрамд орж чадахгүй байх маш том шалтгаануудын нэг байсан гэж хэлж болно. Өөрийгөө чихрийн шижин өвчтөйг мэдсэн Уиллийн ааш зан өөрчлөгдөн өөрийгөө гэмтэн гар бугуй зэрэг газруудаа хурц үзүүртэй зүйлсээр зүсэж эхэлсэн. Түүний ааш зан өөрчлөгдөн маш огцом ууртай ааштай нэгэн болсон нь зөвхөн гэр бүлийнхэнд нь ч биш найз нөхөд ангийнхан хүүхдүүдэд бүр багш нарт нь хүртэл мэдрэгдэхээр илт байсан гэдэг. Уиллийн хувьд багш нартай гинтэл маш их дургуутсан хичээл орж байхад нь үгээр идэх уурлаж гарч явах зэрэгүйл гарах болсон байдаг. Багш нар дундаасаа Эннд бүр ч их дургу болж эхэлсэн. Учир нь Энн Уиллийн зан ааш өөрчлөгдөн хичээлдээ анхаарахаа болж эхлэхийг анзааран түүнтэй ярилцахыг хичээж хичээлээ сайн хийж өөр мөрөөдөлтэй болохыг санал болгосон нь Уиллийн дургуг бүр ч их хүргэсэн гэдэм байлээ. Түүний ээж нь хүртэл үүнийг ажиглаад амьдсан. Учир нь 2013 онд Уиллийн сургууль дээр багш нар болон эцэг эхчүүдийн өдөрлөг болж бүгд тэнд цугласан байсан бөгөөд Уиллийн ээж Эннтай ярилцахаар очих гэхэд Уилл маш их уурлан Эннийг огт харахыг хүсэхгүй байгаа гэдгийг шууд илэрхийлдэг. 2013 оны 12 дугаар сарын 24 буюу Крисмсийн өмнөх өдөр Уилл нэгэн найз руугаа Эннийг алмаар байгаа талаараа болон шоронд ормоор байгаа талаараа бичсэн байсан. Тэрээр бичгтээ Эннийг амьд байгаа цагт би гунигтай, депресссэн, ууртай нэгэн хэвээрэл байх болно. Аж аргалтай болохын тулд хийх нэг л зүйл байна. Тэрийг нь чи мэдэж байгаа гэсэн бол 2014 оны 1-р сард өнөөх найз руугаа дахин би сургууль руугаа нууцаар ороод бүгдийг нь алаад дотроос нь бүх үнцэнтэй зүйлсийг нь хулгайлан ханнуудыг нь эвдэлмээр байна гэсэн мессежийг бичсэн байсан. За энэхүү мессежийг бичиж явах үед болон багш нарыгаа үзэн ядаа дотроо ямар нэгэн төлөвлөгөө зохиож байх үед нь бол хинч мдээгүй түүний эцэг эхийн хувьд бол хүүгийн юм аимшигтай юм бодоод байж байгаа гэдэг ямар ч бодол байгаагүй. За 2014 оны 2 дугаар сарын 24-нд Уилл Анны өгсөн даалгаврыг хийгээгүй ирснээсээ болж багштай шийтгүүлдэг.
шийтгэл нь сургуулийн аялалд явахгүй гэртээ үлдэх байсан ба Ань Вилийн эцэг эх рүү залхан түүний ёс суртахуунгүй үйлдэл болон зан араншингийн талаар ярилцахаар уулзалтах болсон. Эцэг эх нь ч Аньтай уулзсан бөгөөд Вилд сургуулийнхаа аялалд ямар нэгэн саад бэрхшээлгүй явсан байдаг. Гэвч Ань Вил хоёрын дунд болсон энэхүү асуудлаас болж Вил Анийг бүрл их үзэн ядаж эхэлсэн. Энэхүү үйл явдал болж байх үеэр Вил дахин өөр нэгэн бүр аимшигтай мессеж найз руугаа бичсэн байсан ба тэрхүү мессежэндээ Ань бол хамгийн аимшигтайгаар тамалж алхад ч хүртэл багтахаар хүн. Түүнийг хамгийн аимшигтайгаар тамалж алмаар байна гэж бичсэн байсан. Өмнө нь хэлжсэнчлэн Вилийн зан ааш хэсэг хугацаанд өөрчлөгдсөн боловч энэ үед гаднаа Анаас бусад бүх багш нар болон ангийнхаа хүүхдүүдийн дунд урдны сайхан зантай даруй төлөв хүүхэд болох Вил хിവэрэ болчихсон байсан гэж ангийнх нь хэлдэм бэлээ. Харамсалтай нь хоёрхан найзаас нь бусад хинч түүнийг дотроо ийм аимшигтай зүйл бодож төсөөлөн явж байгааг гадарлахааргүй сайн хүүхдийн дүр эсгэж эхэлсэн байгаа. За ингэж явсаар 2014 оны 4-р сарын 28-нд Вил галтгооныхоо өрөөнөөс 2 ширхэг хутга цүнхэндээ хийн сургууль дээр авчирсан. Нэг хутга нь маш том, хүнд 8 инчийн урттай, 2 инчийн өрөөнтэй хутга байсан болвол нөгөө хутга нь томтойгоо харьцуулахад маш жижиг хэмжээтэй үгээр зогсохгүй цүнхэндээ мөн Jack Daniels виски хийн авчирсан байсан. Сургууль дээр ирсэн даруйда Вил дотны найзуудтай нэг хутгаа гаргаж ирэн үзүүлээд Ань болон өөр 2 багшаагаа тэрхүү хутгаараа алхаар төлөвлөж байгаагаа хэлсэн байдаг. Тэрхүү 2 багшийнх нь нэг нь жирэмсэн том гизтэй байсан бөгөөд Вил хэлэхдээ түүнийг алхахтаа гизэнд нь хутгаа зам алхаар төлөвлөж байгаа ба ингэж байж гизэн дотор нь байгаа хүүхдийг нь ч бас алж чадна юм байсан. Тэднийг харж байсан ангийнхан зарим хүүхдүүд Вилийн тоглоом шоглоом шиг ярьж байгаа өнгө аясыг сонсоод жинхнээсээ тийм зүйл хийхгүй байлгүй гэд тоогоогүй бол зарим нь чи сургууль дээр хутга авчирч болохгүй шүү дээ, эн чинь ерөөсөө ч сайхан санаа биш гэж хэлэхэд нь өөр хүнд хэлэх юм бол чамаагч бас алчхан шүү гэж дургуутсан хүүхдүүдийг сүрдүүлэн инээж байсан гэдэг. Вилийг утгатай байхыг цөөхөн хүүхдүүд харснаас гадна хинч түүнийг муу зүйл хийхээр жинхнээсээ төлөвлөж байгаа гэж бодоогүй учраас тэр нь зүгээр л хүүхдүүдийн дунд яригадаад хинч Вилийн тухай болон түүнийг хүйтэн зэвсэгтээ явж байгаа талаар мэдээлэлгүй. Вил 2 өдрийн турш виски болон гутуунуудаа цүнхэлж ирсэн бөгөөд 3 дахь өдөр нь Вилийн ангид Ань хичээл орох өдөр байсан. Ани хичээл сургуулийн 4-р давхурт T51 гэх 2 ангид хуваагдаж ордог байсан. 2 ангид хүүхдүүдийг хуваагдаж орох нь илүү үр бүтээлтэй байна гэдэгт Ань итгэдэг байсан бөгөөд тэр өдөр Вил T50 ангид сууж байсан. Ань орж ирээд удалгүй T51 ангид байгаа хүүхдүүдэд туслахаар гарч явхад Вил цүнхнээсээ том хэмжээтэй хутаа гаргаж ирэн хажууд нь сууж байсан найзаасаа Ани хаана нь хутгаараа дүрхүү гэж асуугаад инээсэн байдаг. Үүнийхээ дараа суудлаасаа босч ангиасаа гарахаар алхахдаа ангийнхан руугаа харж инээгээд нүдээ ирэмчихэд гараад явсан. Ингээд Ани байгаа T51 өрөө рүү ороход Ани нэгэн сурагчид хичээлээ хийхэд нь туслан ор хаалганы зүг рүү нуруугаа харуулсан байрлалтай өөр нэгэн сурагчтай ярилцаад байж байсан. За Вил ангид орж ирсэн даруйда хурднаар алхан Ани ард ирээд бүх хүүхдүүдийн урд Ани нуруу хэсэг рүү хутгаараа дахин зоож эхэлсэн. Ани ердөө 157 см өндөртэй жижигхэн эмэгтэй байсан учраас түүнд Вилийг эсэргүүцэх ямар ч боломж байгаагүй ба юу болоод байгааг ухааран Вилээс цухтахаар хаалганы зүг мөлхөж эхлэхэд Вил түүний араас даган алхаж ар нунад нь хутгаа зоосоор л байсан гэдэг. Энэ үед мэдээж ангид байсан хүүхдүүд бүгд ойрлолтон коридор руу гүн гарцгааж тусламж ирэн хашгирч эхэлдэг. Хүүхдүүдийн ойрлолтыг сонссон Сьюзен Францис гэх багш болон түүний хичээл орж байсан ангийн хүүхдүүд бүгд ангиас гарч ирэхэд түүнийг харсан Ани ангийн сурагчид Сьюзен рүү гүн ирэхэд хүүхдүүдийн араас артаасаа хутга зойлгочихсан Анч мөн арай гэж алхаж ирж исэн. Ани араас Вил даагчихсан араас нь дахин хутгаа зоосоор л байсан байгаа. Юу болоод байгааг ойлгосон Сьюзен Аниг татан анги руугаа оруулаад Вилийг орж ирэхээс өмнө хаалгаа хаан дарж амждаг. Хаалган шилэн цонхтой хаалга байсан ба Вилийн үед зүгээр л хаалганы шилээр Ани зүг болон Сьюзен рүү ямар ч ууралсан, айсан, шоконд орсон шинжгүй сэтгэл хөдлөлгөөнүүдээр харж байгаад эргээд алхаад яваад өгсөн байгаа. Вилийг явсны дараа Сьюзен түргэн тусламж дуудсан бол Вил юу ч болоогүй юм шиг буцаж алхаад өөрийнхөө хичээлдээ сууж байсан анги руугаа орон найзынхаа хажууд суугаад ямар онцгүй юм бэ? Ань бүр өгсөнгүй штэ. Гэтэ адреналин ялгараад гоё байлаа гэж хэлсэн байдаг. Мэдээж бүх болсон зүйлсийг сургуулийн захиргаа тэр доор нь мэдээж нэгэн эрэгтэй багш Вилийн ангид орж ирэн Вилийг аваад гарсан. Түүнийг дагуулan хичээлийн эрхлэгчийн өрөөнд оруулаад цагдаагийнхын эрхлэл нь тэнд байлгадаг. Вилч чимээгүй тэрхүү багшаагаа дагаад явсан ба багш нар болон сурагчдын хамгийн их гайхаж байсан зүйл нь тэр юу ч болоогүй юм шиг маш тайван байсан бөгөөд бүр эрхлэгчийн өрөө рүү явах үедээ
замд таарсан хүүхдүүдтэйгээ энийг мэд мэдчихсэн гэдэг. Үгээрч зогсохгүй цагдаагийн ажилчид ирэх үед Will маш тайван хിവэрэл байсан бөгөөд цагдаагийн офицерт өөрийнхөө дуртай спортыг яран түүнээс ямар кино үзэх дуртайг нь асуун инээмсэглэжсэн гэдэг юм байлээ. Түргэн тусламжийн ирэх хүртэл Сьюзен болон Айн нар өнөөх ангидаа түргэн тусламжийнхныг хүлээсээр байсан бөгөөд Сьюзен хэлэхдээ Айныг харах үнэхээр сэтгэл өвдмөр байсан. Бид хоёр хин түүнийг энэхүү нөхцөл байдлаас амьд гарч чадахгүй гэдгийг мэдчихсэн. Айн өөрийнхөө хүүхдүүдийн талаар болон нөхрийнхөө талаар ярьсаар л байсан. Хүүхдүүдтэй маш их хайртай, мөн маш сайн нөхөртэй учирч 37 жил аз жаргалтай амьдарч ирсэн. Мөн энэхүү сургуульд өөрийнх нь бүх дурсамж, хамт олон найз нөхөд Шавнер гээд өөрийгөө нь хүрээлдэг сайхан бүхэн байдаг талаар ярьсаар байсан гэдэг. Удалгүй түргэн тусламжийн ирэн Айныг аврахын тулд чадлаараа хичээсэн ч түүний авсан гэмтэл нь маш хүнд байсан. Айн шилэн үзүүндээ болон нурууны дээд хэсэгтээ 7 удаа үхлийн шарх авсан. За түүний нэг нь бүр гүрээний судсыг нь онсон байснаар маш их цус алдаж энэ нь Айныг энэхүү шархнаас амьд гарах боломжгүй хүргэсэн гэж хэлж болно. За түргэн тусламжийн түүнийг эмнэлэг рүү авч явсан боловч Айн замдаа эмнэлэгт очиж амжилтгүйгээр амьсгал хураасан. Түүний эмнэлэгт хүргэгдсэний дараа түүний бие шинжилгээ хийж байсан нэгэн эмч хэлэхдээ энэ нь түүний амьдралдаа харж байсан хамгийн аимшигтай хутгнаас авсан шарх байсан талаар дурдсан байт юм байлээ. За баривчлагсныхаа дараа Will түр хугацаагаар HM гэх насанд хүрээлгүйчүүдийн шоронд хоригдчихсэн бол 2014 оны 11-р сарын 3-нд түүний шүүх хурал болж Айн Магуайрын үхэлд буруутай гэдэг нь тогтоогдсон. Гэвч шүүх хурлын үеэр эргэлзээтэй маш олон зүйлс байсан. Зөвхөн сургуулийнхын найзууд болон багш нарч биш цагдаагийнхын хүртэл бүр гайхшаалд орсон нэг зүйл нь бүх үйл явдлын дараа Will юр бусын тайван байсан. Өсвөр насны хүүхэд байх тухай сэтгэл хөдлөлөө маш сайн хэнд сурсан насанд хүрсэн хүнч хин нэгний амь насыг хэрцгийгээр хөнөөснийхаа дараа маш тайван байна гэдэг нь хэвийн зүйл биш шүү дээ. Тиймээс энэхүү аимшигтай явдлыг юунаас үүдв? Би сэтгэл зүйн хувьд яг ял шитгэл хүлээхээр эрүү сэтгэл зүйтэй хүүхэд мөн үү гэдэг асуулт урган гарч ирсэн байгаа. Ингээд Will ямар нэгэн сэтгэл зүйн асуудал байна уу хэмээн тест үзлэг шалгалтууд явагдаж эхэлсэн байдаг. Сэтгэл зүйчид болон сэтгэл мэдрэлийн эмч нар Will-ийн одоогийн сэтгэл зүй болон өнгөрсөн амьдралаас нь үлдсэн ямар нэгэн трама байгаа эсэхийг шалгаж үзэх үедээ түүнд өнгөрсөн амьдралаас нь үлдсэн сэтгэл зүйд нь хурцаар нөлөөлөх трама байхгүй гэж үздэг. Хэдий Will-ийн ээж аав хоёр багтнаас салсан ч Англид гэр бүл болгоцсийн 50% салж хүүхдүүд ээж аавынхаа аль нэгэнтэй тустай амьдардаг бол Will-ийн хувьд ээж аав хоёртойгоо хоёулантай нь сайхан харилцаатай бараг л хамт байгаа юм шиг өдөр болгон уулзалцдаг байсан. Мөн Will хэдий дотгошоогоо мөн чанартай интроверт хүүхэд байсан хэдий ч 2-3 сайн найзтай байснаас гадна хүний интроверт дотгошоогоо чиглэсэн хандлагатай байх нь ийм аимшигтай хэрэг үлдэхтэй ямар ч холбоогүй гэж үздэг. Эмч нар Will-ийн өнгөрсөн амьдралын трама гэж таамаглаж болохоор ганцхан зүйл байсан нь түүний чихрийн шижүү өвчин гэж хэлж болно. Мөн сэтгэл мэдрэлийн эмч нарын нэг олж илрүүлсэн зүйл нь Will Annie амь насыг хүнөөх төлөвлөгөөгөө маш удаан бодсны эцэст үлдсэн ба ойролцоогоор 1 жилийн турш Анныг хэрхэн амь насыг нь хорих талаараа бодож явсан гэж дүгнэдэг. Энэ дүгнэлт нь өмнө байсан бөгөөд Will-ийн сургуулийн нэг хүүхэд мэдүүлэг өгөхдөө Will өөрөөс нь Анныг алаад үг хэмээн асуусан ба хэрвээ алчхвал $10 өгье гэж хүртэл хэлж байсан удаатай байлээ. Тэрээр өөрөө мөн сэтгэл зүйчтэй ярилцж байх явцдаа Анныг хөнөөснийхөө дараа өөрийнхөө амийг хорих төлөвлөгөөтэй байснаа хэлсэн бөгөөд тэрээр хэлэхдээ амьдрал ямар ч утгагүй шүү дээ. Надад ямар ч ирээдүй болон амьдрах итгэл үнэмшил харагдахгүй байна. Ганцхан хийхийг хүссэн зүйл минь айрамд орох. Гэвч тэд намайг айрамд орох талаар одооноос мөрөөдөөж хэрэггүй гэсэн хэмээн хэлсэн байдаг. За цаашлаа тэрээр мөн Анныг алах төлөвлөгөөнийхөө талаар ч ярьсан ба түүний амь насыг хөнөөнө гэдгээ бол мэдэж байсан. Гэхдээ яаж гэдэг дээр нэлээд эргэлзсэн. Толгоор нь хүнд юмар цохих уу, цонхоор түлхэх үү, буу олж байгаад буудаж алах уу хэмээн эргэлзэж байгаад эцэст нь хутгаар амь насыг нь хөнөө гэдэг дээр тогтсон гэж ярьсан байдаг. Сэтгэл заслын эмчнэр болон шинжээчид түүнтэй ажиллаад бүр өөрсдөө гайхшралд орсон гэдэг юм байлээ. Түүнтэй ажиллаж байсан нэг эмч хэлэхдээ Will бол ердийн өсвөр насны хүүхэд биш. Түүнд бусдыг хайрлах, бусдын оронд өөрийгөө тавьж үзэх, хайрлах энэрх ямар сэтгэл хөдлөл байдаггүй гэсэн бол өөр нэгэн эмчтэй Will ярьж байх хэвцээ. Би юу хийж байгаагаа маш сайн мэдчихсэн. Надад ердөөсөө ч гайхширч шоконд орох зүйл байгаагүй. Анныг алах нь надад харин ч аз жаргалыг бэлгэлсэн гэж хэлсэн байдаг. Will нийт 2 сэтгэл мэдрэлийн эмчтэй хамт ажилласан. Одоо ингээд 2 эмчийн тус тусынхын дүгнэлтийг ярьж өгье. За доктор Дэглэн өсвөр насны хүүхдүүдийн клиникт сэтгэл мэдрэлийн эмчээр ажилладаг.
Тэрээр дүгнэхдээ Will Cornick бол энгийн бус маш их уур хилэнтэй. Уур гэдэг бол хүн бүхэнд байдаг сэтгэл хөдлөлийн нэг хэлбэр боловч ямар ч шалтгаангүйгээр уурлах сэтгэл хөдлөлөө барьж дийлэхгүйгээр бусдад хор хөнөөлөл хүргэхээр хэмжээний уурлах сэтгэл хөдлөл нь хэвийн зүйл биш гэж үзэж байгаагаа хэлсэн. Хоёр дахь сэтгэл мэдрэлийн эмчин доктор Лингва байсан ба тэрээр бага насны хүүхдүүдийн ба өсвөр насны хүүхдүүдтэй ажилладаг шүүх эмнэлгийн сэтгэл мэдрэлийн эмч. За доктор Лингва хэлэхдээ Уиллийн хамгийн аюултай зүйл нь тэр гаднаа ямар ч уур уцаар сэтгэл хөдлөл үзүүлэхгүй байх ч яг дотоод сэтгэлдээ хэвийн хүний мэдэрдэггүй хэмжээний тийм их уур уцаар бухимдлыг тээж байдаг. Ийм хүмүүс нь нийгэмд хамгийн аюултай гэж үзэгддэг ба төлөвлөгөөтэйгээр сайн бодож дүгнсний эцэст буруу гэдгийг нь маш сайн мэдэж байгаа хэрнээ бусдын амь насанд болон бие махбодод гэмтэл учруулахар хэмжээний хор хөнөөлөл учруулах магадлалтай байдаг гэсэн ба нэмээд Уиллийн хувьд түүнд ямар нэгэн сэтгцийн хүн хэлбэрийн эмгэг байхгүй бөгөөд юу хийж байгаагаа болоод юу буруу хийснээ маш сайн мэдгээр хэмжээний эрүүл бодож сэтгэдэг гэж дүгнсэн. За нэг ёсондоо хоёр эмч хоёулаа Уиллийг хэрэгээ өөрийн биеэр хүлээх чадамжтай гэж үзсэн гэсэн үг. Шүүхээс Уиллийг олон нийтийн дунд байхад аюултай, бусдад хор хөнөөлөл учруулах өндөр магадлалтай гэж үзсэн. Англи улсын хуулийн дагуу 18 нас хүрээгүй хүүхэд хүн амны хэрэг үйлдсэн бол дээд тал нь 12 жилийн ялгаар шийдэгдэв юм байлээ. Гэвч шүүхээс түүнийг 1-р зэргийн хүн амны хэрэг үйлдсэн мөн олон нийтийн дунд тэр тусмаа 15-16 насны өсвөр насны хүүхдүүдийн дунд хэрцгийгээр хүний амь насыг бүрлэгсэн. Мөн тэнд гэрт болсон хүүхдүүдийн зарим нь үлдсэн амьдралынхаа туршид энэхүү үйл явдлаас трауматай болон үлдэж байгаа зэргийг харгалзан үзээд түүнд 20 жилийн хорих ялыг оноосон байдаг. Will Cornick нь одоо 2034 онд 36 наснда суллагдах юм байна. За нэг ийм аимшигтай харамсалтай хэрэг байна. Манай бичлэг таалагддаг бол subscribe дараарай, мөн лайка дараарай. Хажууд нь байгаа хонхон дээр дарах юм бол намайг шинэ бичлэг хийх болгонд та бүхэнд notification очих болно шүү. Мөн энэхүү хэргийн талаар сэтгэгдэл болон өөр яриулгыг хүссэн хэрэг байх юм бол доор comment зэгт бичиж үлдээгээрэй. Ингээд дараагийн дугаар хүртэл түр баяртай.